За өглөөний мэнд хүргье. За одоогоос яг 1 жил хүрэхгүй хугацааны өмнө бид нэр эргэж очих хэрэгтэй болчихж байна. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй 81 шинэ гишүүн байгаа. Гэхдээ өнгөрсөн парламент одоогоос яг жил хүрэхгүй хугацааны өмнө энэ гурилын энэ татврын асуудал яригдахдаа дөнгөж сая энх хоёр сайдын ярьдаг шиг өвлийг, хаваржалтыг өнтөөд авах гэж зорилгоор хийсэн өдр гэж тийм зүйл огт биш шүү дээ. Та яагаад ингэ худлаа яриад байгаа? Наадах чинь их хурлаар орохдоо за нэгдүгээрт гурилын үн өсөд байна. За ковидын үед ингэсэн байна. Гэхдээ гурилын үн өсөж байгаагаа шалтгаалаад барааны үн өсөд байна. Тэр дундаа тэр нь инфляцид нөлөөлөд байна. Инфляцид нөлөөлөд байгаа учраас бодлогын хүү өндөр байгаад байна гэж Монгол банкны мөнгөний бодлогын танилцуулахад наадах чи орж ирсэн асуудал байхгүй. Тэгэхээр энэ гурилын үнийн асуудал бол зөвхөн одоо нэг хил гурилын асуудал биш ээ. Цаашаа Монгол улсын инфляцийн асуудал болоод явцдаг ийм өргөн цар хүрээг хамардсан билээ. Өнөөдөр гурилын үн тогтворцсон гэж ярьж байгаа нь магадгүй энэ хуулийн гавьяа баха гэж би боддог. Тухайн үед юу болсон гэхээр эмний үн өсөд байна. Энэ хэдэн гурилын үйлдвэрүүд хуйлдаад байна гэж шудраг хөрсөлтөө хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлт гаргасан. Бид нар хуйлдаагүй гэж шүүхэд өгсөн. Тэгээ өнөөдөр яг тэрнийхээ ард гарсан юм өртөө юу ч байхгүй зүгээр бараг өвөл хавар өнгөрсөн юм чинь гэдэг утгаар ингэж танилцуулж бас болохгүй л дээ. Тэгэхээр би эндээс нэг зүйл асуух гэдэг байна. Ер нь одоо ингээд гурилын үйлдвэрийн хэмж тэр улаан буудаа хэмж тэр энэ Монгол төрийн бодлого одоо нэг жоохон ойлгомжтой баймаар байгаа юм. Жилийн өмнө болохоор татварыг ингээл нэг нэмэл гурилын үйлдвэрийнхнийг хэцүү байдалд оруулаад улаан буудаа тариалагчтай эвгүй байдалд оруулаад тэгснэ одоо ингээд энийг нь болно гээл. Магадгүй жилийн дараа дахиад наад юмны гурилынхаа үнийг дийлэхэ болоод дахиад төрн одоо олигопол монополоч дийлэхэ болоод ингээ буулгахаар болох юм уу? Тэгэхээр би бол гурилынхын ч тэр улаан буудахын ч тэр бүх юм тодорхой баймаар байгаамаа гэж ингэж хэлэх гээд. Энэ гурилын үйлдвэрүүд цөөрлөөл гэн хүчин чадлаа буурууллаа гэн өнгөрсөн хавар энэ 2 сард штэ. Доронтод явж байхад доронт гурилынхан хүчин чадлаа 25%-аар одоо банах нэмэгдүүлж байна гэж ярьж байл штэ. Доронт гурил шүү. Тэгэхээр ингээд нэг яамны ярьж байгаа юм амьдрал дээр хоёр ингээд нэг жоохон зөрөөд байна. За нэгдүгээр, хоёрдугаарт улаан буудаа тариалагч нар тухайн үед бас маш их хомдолтой байсан шүү дээ. Үүлээ үзээд хаврын хавсрагнаас намрын яруу бол тарьдаг, нөгөө үйлдвэрүүд нь авдаг. Одоо энийгээ яах вэ гэдэг. Тэгэхээр энэ дээр ер нь яг ямар бодлого гаргаад байна. Дахиад ингээд тариад маш их хэмжээний буудаа авлаа. Тэрийгээ тэгээ яах? Яг энэ үеэр дараагийн нэг асуудал бол тэр ургамал хамгааллын ерөнхий газар гэж гаргаад манайх улаан буудаага экспортлох боломжтой гэд бүр нэг агентлаг нэмээд 20-30 хүний бүрэлдэхүүнтэй юм байгууллага бас л бөө хэлэн болж гоод нээс. Энэ одоо яах? Тэгэхээр бид ингээд юмыг зүгээр ингээд эн чинь бас нэг төрийн бодлого байна даа энэ ч доо. Гэл 1 жил болоод нэг юм гаргадаг жилийн хүрэхгүй дараа дахиад нэг өөр юм ярьдаг. Одоо наад гурил үйлдвэрлэгч тэр тариаланч тэр жилийн дараа яаж ч магадгүй гэсэн хярсан байдалтай л байгаа шүү. Тэгэхээр би энэ юу хэлэх гээд байна гэвэл юмыг нэг юм уг шугаар нь яриач ээ. Зүгээр ингээд нэг юм өнгөцгөө юм яриад жилийн дараа гурилынхаа үнийг дийлэхгүй бол энэ танхим бол одоо тэгэл дахиад татвараа ярина шүү. Тэгэхээр би энд яамныхнаас нэгдүгээрт жилийн өмнө үүссэн нөхцөл байдлыг арилгах талаар юу хийсэн юм бэ? Хоёрдугаарт энэ тариаланчдыг гадаад зах зээл рүү гаргахад зориулж юу хийж байгаа юм бэ? Нөгөө хэл амтаа байгуулагдсан тэр агентлаг яг энэ тал дээр юу хийж байгаа юм бэ? Ингэжээж бид нэр энэ салбарын хөгжил ярихаас биш төсвийн мөнгөөр хэдэн зуун тэрбумаар нөгөөд үнэтэй гурил идээд ингэ явна гэдэг чинь. За энэ 2 сая хариулт өгье. Та гавьяаны асуудлыг яриад байна. Үнэхээр үн бол тодорхой хэмжээнд унсаа, тогтогдсоо. 24 оны ургац боломжийн гарсан. Одоо нөөц шинэ ургац хүртэл асуудалгүй. Үнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Докторт байдал хангаж чадсан. Тэгэхээр энэ хууль гаргаад хуулиар ингээд төгжчихээр нөгөө засгийн газрын шуурхай байдал алдагдаад байгаа юм. Өмнө яадаг байсан гэвэл гурилын үн өсөнгүүд зохицуулалтын харамжаа засгийн газар шуурхай аваад үнэ докторжуулдаг. Нийлүүл дутгаар шуурхай харамжаагаа нийлүүлэлтээр идэвхжүүлдэг. Гэх мэт ийм хурдтай зохицуулалт хийх орон зайг хаагаад хуульчлаад өгчхөөр ингээ бүтэн жилдээ өөрчлөлт оршидохгүй. Одоо шатах туслах материал дээр чинь засгийн газар маш хурдтай ажиллах юм болцоотой байдаг байхгүй юу?
Төв яг энэ шиг одоо ингэж битээ зохицуулаач чи засгийн газарт зохицуулт хангах эрхийг өгчөөч гэж. Тэгвэл бид нар хаана үнэтэй байна, хаана инфляц нөлөөлж байна, хаана нийлүүлэлтийг нэмэх үү, импортоо нэмэх үү, экспортоо нэмэх үү, импортоо татах уу, экспортоо татах уу гэж зохицуулт хийгээд эвтэйхэн аваад гарчихсан шүү дээ. Одоо та бүхэн анзарж байгаа бол нийслэл хотын махны нийлүүлэлт бол маш доктортой, үн унаад эвтэйхэн болоод ямар нэгэн хил ам гарахгүй гарч ия гэдэгтэй адилхан ийм зохицуулах эрхэл бид нар хурд өгөөч. Хуулгаараа төгччихээр ингээд бүтэн жил болж ээж энэ хугацаанд чинь ингээ гадаад орчин чинь байнгын ингээд огцом савлгаа үүсээд байна шүү дээ. Энэ болгон чинь бид нар дагаж инж хөдлөөд энэ өөрөө улс төр болоод байгаа юм. Энийг тэгэхгүй засгийн газар асуудлаа шийд, бүсийн бодлого, төвийн бодлого, тариалтын бодлого шийдэ яваал гэвэл хамар баймаар байна л да. Тэгэхээр тэрийг нэг сайн ойлгомоор байна. За тэгэхээр ер нь аль болох тариалтыг одоо урамшуулах, Улаанбуудаа тариалтыг нэмэгдүүлэх нь онцгой чухал байна. Яаж магадгүй нөхцөл байдал байгаа. Улаанбуудаа 5 жил болоод Улаанбуудааг тэрэмтгэхэд үрэл гардаг. Ер нь дэлхийд байгаа ганцхан бүтээгдэхүүн. Тийм болохоор стратеги мууддаггүй хүнс байхгүй. Тэгэхээр бүх улс орон Улаанбуудаа тариалт анхаарч нөөцөлдөг. Тэгэхээр Монгол улсын бидний нэг багахан хэмжээний нэг 300-400 мянган тонн Улаанбуудаа хаймыг дотроо нэг хил амгүй тариад нөөцлөөд ингээд явж ямаар байна. Ер нь мах гурилын доктортой байдал гэдэг бол ер нь өөрөө нийгмийн амьдралын гол суурь шүү дээ. Тэгэхээр энийг бити улс төржүүлээд нэг ингэмээр байна даа л гэж би одоо хүсэж байгаа юм. Одоо тариалт эхлэх гэж байна. 5 сарын нэнээс эхний компаниуд тариалт эхэлж байна. Сая хинтийнх нь тариалт үргэлгээ эхэллээ гэж мэдэгдэж байна. Улаанбуудаа тарих уу тарихгүй дээр тариалж эргэлзээд байна шүү дээ. Ингээд Улаанбуудаа тариалтаас татгалзаад бусад таримт руугаа ингээд хамаагүй шилжчихвэл өөрөө эргэж буцахад их туйлын амаргүй, технологийн, техникийн их том ажид явцдаг болохоор хохирол их өндөр гарах гэдэг. Улаанбуудаа гурилын хэрэглээ багаснаа л гэсэн үг шүү дээ. Намар гэхэд. За цагаан хүүгийн эдэр отгшон тодруулж сууя. Тэгвэл энэ хоёр цайда бие нэгтгэж улс төржөөд эсвэл одоо тэгж нэг попрол гэдэг юм бишээ. Талаас нь судалдаг. Жилийн өмнө энэ сэдвээр яг наадахыг чинь дуурч байсан хүний хувьд жил хүрэхгүй дараа би дугаа байж болохгүй байхгүй юу? Тэгээ жилийн өмнө ярьж байсан юм аа энэ төр ер нь яг яаж шийдсэн юм бэ? Тэгэл ингээл тэр үе тэгэл ингээд шуугаал өнгөрөх юм. Энэн дээр л би танаас хариу нэхэд байгаа байхгүй. Гурилын үн өсөд байгаагийн үндсэн шалтгааныг олохгүй бол дагаад олон сөрөг зүйлүүд гардыг юм байна. Сум аймаг онд очих болгонд шуудаа гурил нь 2 дахин нугарцсан гэд иргэд яриад нь шүү дээ. Тэгэхээр чи ярихгүй яах юм? А гэтэл өнөөдөр орж ирж байгаа юм нь өнгөрсөн жилийн юм а шийдсэн юм огт байхгүйгээр зүгээр ингээл ороод ирж байгаа юм. Улаанбуудаа тариалагч чинь бас шал өөр юм ярьд юм билээ шүү. Маш их зовлон ярьд юм билээ шүү. Авдггүй барьдггүй гэд. Энэ дээр юу ямар бодлого байгаа юм бэ гэж би асуугаад байгаа байхгүй юу? За анхаар сайд нэмж хариулъя. Энэ тариаламжид гурил үйлдвэрлэгч хоёрын хоорондын хэрүүлэр ормооргүй байгаа. Энэ чинь тариалтын тухайн жилийн ургацын байдал, хур чигний байдал, буудаа тарьсан технологийн байдал, түүнд хэрэгэлсэн бордоо, ургамал хамгааллын бодисын байдал, нөгөө талаас тэр тариаламжийн ур чадвартай холбоотойгоор чанарын байдал өөр гардаг. Монгол дээр ноолуур өөр чанартай өөр микронтой байдагтай адилхан Улаанбуудаач бас тэгдэг. Уулын ар өвөр хоёр өөр ургадаг. Гурилын үйлдвэрлэгч нар чанартай бүтээгдэхүүн хийхэд тулд тэр стандартын дагуу авна. За мэдээж юм маргаан үүснэ. Чанарын үзүүлэлтүүд унсан тэр жилийн ургацтай тариаламжт бол өхөө бодно. Үйлдвэрүүд бол аль бол чанартай гурил авах, Улаанбуудаа авахаа бодно. Ийм этийн маргаан бол тасрагдгүй мó байнга байдаг. Жилийн онцгой шалтгаан. Зарим жил бол зарим газар их сайхан гараад, зарим жил жоохон унаад. Тэр болгон чинь тохиргоонууд буюу зохицуултууд хурдтай шуурхай хийх л шаардлага байдаг. Тэг яг нөгөө энэ хоёр сайд өнгөрсөн жил яг энэ асуудлыг хилцэж яхад бас хүнсүдэж хүн сайд байгаагүй. Тэгээ тухайн үед энэ хоёр сайдаа бас тариаламжид ирж улсын их хурлын гишүүдтэй бас нэлээд уулзалтуудыг хийж исэн. Тариаламж дунд каст үсчээд байгаа шүү дээ. Гурилын үйлдвэрүүдийн захиалгаар гурилын үйлдвэрүүдээс зээл аваад юм уу эсвэл гурилын үйлдвэрүүдээс мөнгө аваад тариалалт хийгээд нийлүүлждэг нэг хэсэгтэй. Өөрсдийнхөө бор зүрхээр яваад тариалаад нөгөөдгөөгөө хурааж авчаад гурилын үйлдвэрүүдийг гуугаад гурилын үйлдвэрүүдийн элеваторт нь хадгалуулах гэж мөнгө төлдөг, гурилын үйлдвэрт өгөх гэж
авилга өгдөг нэг ийм тогтолцоо үүсчээд байна. Тэгэхээр бид одоо яавч босч чадахгүй хэлбэрлөө орсон учраас бидэнд өсөд дэвжих боломжийг гаргаж өгөөч. Ялангуяа экспортын гарцыг нээж өгөөч гэдэг асуудлыг ярьсан. Тэгээ тухайн үеэс эхлээд бүгд найрамд хятад ард улс жил болгон одоо 10 сая тонн улаан буудаа импортлдог учраас тэр квотанд нь багтах хүсэлтийг саналыг одоо гадаад харилцааны яам, хөдөө аж ахуйн яам, хятадын элчин сайдтай уулзаж, хятадын засгийн газар хөнжил шинтгэлийн хороотой уулзаж удаа дараа яриа хэлцээрүүдийг хийсэн. Гэтэл харамсалтай нь ямар хариу ирээд байв гэхээр танаа улаан буудаа чинь манай хэрэгэлдэг чанарын 3 дугаар зэрэглэлд ороод байна. Зөвхөн тэжээлэнд ашиглагдах улаан буудаа ирэх гээд байгаа учраас бид над авах эсэх асуудлаа ярья. Гэхдээ танах нэгдүгürt нэг гаагаас авдаг улаан буудынхаа хэмжээг нэмэгдүүл, хөрсөө борд сайжруул, чанарын сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна гэдэг асуудыг яриад байгаа юм. Тэр энэ Идэр бат гишүүн нарын асуугаад байгаа асуултын гол агуулга энэ дээр оршиж байгаа шүү гэдгийг бас хэлье. За, Идэр бат гишүүн дахин тодруулжсоё. За, та бол одоо яг хуу энэ жил үн нэмэгдэхгүй л гэж байна. За, он гараад би энэ жил нэмэгдэхгүй үстэй гэж хэлэх байх л та. Магадгүй. Гэхдээ ургацаа шалтгаалд ерөн зүгээр яг вэ. Стратегийн бүтээгдэхүүн учраас энэ чи яг бас л одоо тэр 90 оны шиг ясны гурил идмээргүй л байгаа. А гэхдээ бас замбраагүй үнэтэй юм бас байгаад иж болохгүй. Энийг хяндаг, мандаг, зохицуулдаг төр бол урамшуулаад байна шүү дээ. Татвар төлөгчдийн хэдэн зуун тэрбумаар урамшуулаад байгаа. Жил болгон. А эргүүлээд бас монопол үүсгэж гэнэ үгүй юу гэдгийг хянахаар тийм байхгүй гэдэг ингээд. Тэгэхээр энэ асуудал ер нь яг ямар шатандаа яваа юм бэ? Гурилын үйлдвэрүүдийн зөв юм уу? Шудраг өрсөлдөөний хэрэглэгчийн төлөө газрынх нь буруу юм уу? Эхлээд энийгээ эцэлчээд цаашаа явмаар юм шиг надад бол логикгүй санагдаад идэгин. Тэгэхгүй тэгээ эн чинь тэгэл нэг бужигнаал хавар нэг бужигнасан энэ хаврын бужигнаа нь өөр сэдв болж тараад байгаа юм шиг. За, энэ хоёр сайд хариулт өгье. Үн доктортой байх уу гэдэг асуудал тухайн жил ургацаа шалтгаална. Би танд юу хэлж чадахгүй бол 24 оны ургац боломжийн нөөц боломжийн импортын бэлэн бүтээгдэхүүн их хэмжээнд ороод ирсэн. Шинэ ургац хүртэл үн дээр ямар нэгэн хөдөлгөөн гарахгүй гэдэг нь тодорхой байна. Улаан буудаа ягаад гэвэл жилдээ ургацаас шалтгаалаад дэлхийн хэмжээнд л үн өөрөө хөдөлж идэг л бүтээгдэхүүн. Нөгөө нүүрстэй, алттай адилхан. За, улс орнууд энийг тэнцвэржүүлэх үүднээс нөөц авдаг. Тэр нөөц буюу бид нар жилд нэг 100 мянган тонныг улсын төсвөөр нөөц, аюулгүй нөөц буюу үн докторжуулалтын нөөцийг аваад байвал таны эмзэглээд санаа зовоод байгаа зүйл байхгүй. Тэгэхээр харамсалтай нь энэ бодлогыг оруулж ирсэн төсөв хассан. 26-нд дахиад оруулаад ирье. 26-нд 100 мянган тонныг дотоодоос бид нар улаан буудаа авч хадгалнаа, улсын нөөцөнд авна гэдэг бодлого л одоо энэ хилцүүлэг үр дүн гарч ирсэн шүү дээ. Ингээм бол үний доктортой байдлыг 26-нд мөн баталгаатай хадгалж чаднаа. За, Од сүрэнгийн номын жимх гишүүн асуулт асууя.